гэл нэг тиймэрхүү л байлаа шүү дээ. Тэгэхэд цар үүрийг нь өөрөөр харъя. Үүргийг нь бол дахиж ухамсарлаа тий. Нэг тийм л зорилготой л ирсэн л тийм. Цааш сэтгүүлчдийн мэдлэг мэргэжлийг дэвшлүүлэх, давтан бэлтгэх, гадаадуудад бол томилтоор явуулах, туршлага суулгахаас эхлээд маш олон асуудал, тэр нийгмийн асуудал байна, мэргэжлийг дэвшлүүлэх асуудал байна гэх мэт ийм асуудлууд бол нэгэн одоо нухастай хөндөд яриасаа дөрөмд бол тийм чухал саналуудыг өөрсдөр бол асаа гэж бодож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн одоо тий эцэд дарга нар одоо нэстэлж нэрлээд байгаа. Тийм улсуудыг уусны шинэ одоо энэ бүрэлдэхүүнд тийм ээ ерөнхийдөө томилмооргүй байгаа. А яагаад гэхээр сэтгүүлчдийнхаа жинхэнэ эрхлэлийг хамгаалсан хүн байх хэрэгтэй. За энэ удаагийн хуралд гэх юм бол бид нар орон нутгийн одоо холбоотойгоо хамтарч байгаа. А энэ бол тодорхой шийдлийг оруулъя. Үнэхээр энэ хурлын төсвүүд оруулсан одоо энэ төсвүүд дотор бол орон нутгад хандсан асуудал бол байхгүй юм гэж байна. За энийг ойлгохын тулд яах вэ гэхээр зэрэг ерөөсөө энэ ерөнхийлөгч, тэрхүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн 3 одоо ерөнхийлөгчийн аль нэг нь орон нутгаас байя. За мөн одоо тэр хороодын тийм ээ одоо гүйцэтгэх хорооны тэр 23 гишүүдийн 4-1 одоо хөдөө орон нутгийн төдийлөл байя. Ингэх юм бол өнөөдөр Монголын сэтгүүлчид 15 дугаар их хурлаа хийж чадчихэв. А хэрвээ бидний дуу хоолойг сонсож чадахгүй бол Монголын биш нийслэлийн сэтгүүлчдийн 15 дугаар их хурл болоод байна гэдэг энэ асуудлыг бол манай сэтгүүлч тавьж байгаа. Өргөн хүрээг хамарч чадсан энэ удаагийн хурлаар сэтгүүлчдийн санал бодлыг цаашдын үйл ажиллагаанд тусгах ёстой. Мөн их хурлаараа ирэх 4 жил сэтгүүлчдийн нэгдсэн эвлийг төлөөлөн удирдах удирдлагуудаа сонгоно. Ямар тач одоо гараад байгаа шийдвэрээс дурдахад энэ байгууллагын нэрний нэгдсэн гэдэг үгийг хасч Монголын сэтгүүлчдийн эвлэл болгохоор шийдэд байна. Ардчилсан намаас Монгол хүн 2020 хэлэлцүүлгийг бүтэн жилийн турш 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн иргэдээр хэлэлцүүлж дууслаа. Нийт газар нутгийг хамарсан болохоор намын гэхээс илүүтэйгээр Монгол улсын хөгжлийн хөтөлбөр болж чадлаа гэж ардчилсан намынхан үзэж байна. Монгол хүн 2020 хөтөлбөрийг Улаанбаатар хотын нэгдсэн хэлэлцүүлгээр хааж байна. Улс орон даяар зохион байгуулсан Монгол хүн 2020 хөтөлбөрийн хаалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа нь учиртай. Нийт хүн амын талаас илүү хувь амьдарч байгаа нийслэл хотын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байгаа. Тиймээс энэ хотод ямар бодлого хэрэгтэйг нийслэлийн 9 дүүргийн иргэд хөндөж байна. Нийслэл хот бол одоо энэ тэлжил өгөх ёстой гэж үздэг. Яг л одоо нэг хот хонхортол бид чинь жигсэлцээр байгаа л маш их хөгжлөлт харагдах юм бол болж шүү дээ. Нийслэл хот ч бол тэлэхгүй бол одоо энэ хүмүүс чинь нийслэлтэй төгөлдрөөд тэгэл одоо нийслэлийн хүн амын төвлөлт богинолт зүгээс гарч татдаг. Улаанбаатар хотын нүүр царайг өөрчлөх тал дээр л асар их юм хийх хэрэгтэй байна. Улаанбаатарын үед өнөөгийн удирдлага хамгийн түрүүлээд бид хогноосоос салаад одоо утаа гэж яриад байгаа. Утааг бол ерөөсө хүн болгон амны уршлага болтсон байгаа шүү дээ. Энэ утаа хог хоёроос салхан бол Улаанбаатар хамгийн түрүүнд ямар ч байсан сайхан цэгцэрнэ. Хүний харцны соёл ухамсараас шалтгаалж болов. Тэр олон том барилга байшин барьснаар юм болохгүй л дээ. Гоё байшин барьснаар болохгүй. Хамгийн гол нь тэр гоё байшин амьдрал улсуудын одоо ухамсар тэр сэтгэлгээний асуудал энэ улсыг хөгжихөд их хэрэг болох байх гэж байна. Маш замын төвчлөлийг багасгах юм ба тэгэл нэг сайн муу гэж ялгаад байж хамгаалах агуулгах гэж байна шүү дээ. Тэр архив доктор моторыг нэмэх юм уу? Скул архивны үйлдвэрийг багасгах юм уу? Тэм арга хэмжээ авмаар санагдсан. Архивгүй монголчууд ухаантай манай залуучууд нэг одоо бүрэн боломж байна. Ганцхан архинаас болоод манай Монголын аль түмний амьдрал биеийн доош яваад нэг бодлоо. Хамгийн сүүлийн судалгааны дүнгээр Монгол улсын 2.7 сая хүн дотоодын нийт төвтэй 1.3 сая төгрөг ноогдож байгаа. Тэгэхэд хөдөөгийн иргэдэд 1.5 сая, нийслэл хотод амьдарч байгаа иргэдэд 68 мянган төгрөг жилдээ оногдож байна. Хөгжлийн бүхэн өртөөл Ажил төрөлхтөд очихоор чадвар мэдлэгээр биш намын харьяалал үзэл бодол нийгмийн гаралнаас зүсээр нь ядгуурсан ажлын байрны хомсолд орсон хижээ насных ингээд захаас аваад туучрах сэтгэл хөдлөм жишээнүүд хэтэрхий олон болжээ. Энэ бол бидэнд өнөөдөр харагдаж байгаа нийслэлийн нийт төлөв юм аа. Монгол хүн 2020 хөтөлбөрийг орон даяар хэлэлцүүлсэний үр дүнд Монгол улсад хувьсгал их цаг нь болжээ. Энэ нь эдийн засгийн хувьсгал байх ёстой гэж ардсан нам үзэж байгаа юм аа. 2000 он гэхэд бол Монгол улсын төсөв өөрөө 600 орчим тэрбум төгрөг байлаа шүү дээ. Тэгэхэд одоо өнөөдөр 6 их 80 гээд 10 дахин нэмэгдсэн байна. А гэтэл
ард түмний амьдрал бас яг 10 дахин нэмэгдэж чадчих уугүй юу гэдэг энэ асуудал дээр гэргэд яриад байгаа. Тийм учраас арц намын ярьж байгаа эдийн засгийн хувьсгал гэдэг бол энэ төсөв бол бас зузаарч ихсэж болно. Тэрнтэй адилхан өрхийн төсөв нь өөрөө дахиж зузаарч ихсэж явах ёстой гэдэг ийм зүйлийг л ярьж байгаа. Энэ өөрөө эдийн засгийн хувьсгал. бид нар хувьсгалын маягаар хийхгүй бол энэ ард түмний аюулгүй байдал алдагдана гэж үзэж Монгол хүн 2000 жилийн зүйлийг 21 аймаг нийслэлийн 9 дүүргээр зохион байгуулсан бол нүдэн олсон ажил болсон. Энэгээр ажилласан бүх монголчуудынхаа бүх жирийн иргэдийн санд бодлыг сонсож тэдний зовлон жаргалыг нүдэн харж явсан бол хамгийн түүхэн техникчтэй үйл явдлсан гэж бид бодож байгаа. Аймаг хот сум дүүрэг тус бүрээр гаргаж ирсэн иргэдийн саналыг 2020 он хүртэл Монгол улсын хөгжлийн бодлого болгож ажиллах нь альч нам улс төрийн хүчний үүрэг гэдгийг энэ үеэр иргэд сануулж байлаа. Нийслэл хоттой хаяад ирлэх Төв аймгийн 27 сумын эмэгтэйчүүд орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо нэртэй чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Өнөөдөр аргын амьдралын ачааны хүндэг нуруунд дээрээ үүрч яваа эмэгтэйчүүд олон байдаг. Гэтэл шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо сул байгааг тэд энэ чуулганаараа хөндөжээ. За манай улсын хамгийн олон сумтай Төв аймгийн нийт хүн амын бараг 70% эмэгтэйчүүд эзэлдэг байна. За энэ аймгаас нутаг орныхоо болон улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж алдар цолоо дуудулсан олон арван сайжууд түрэн гарсан байна. Манай аймагт ер нь одоо эмэгтэйчүүдийн төлөөлөл бол шатны одоо сонгуул буюу төрийн албанд бол нэлийн тийм тэнцвүүхэн явагддгаараа бас бусад аймагуудаас их онцлог байдаг. Тийм ч учраас аймаг орон нутгийн маань одоо жил жилийнхаа ажлын үзүүлэлтээр тэр мөн намынхаа ажлын үзүүлэлтээр улсад одоо дандаа тэргүүн байр эзэлж явдаг ийм их сайхан одоо ажлын их амжилттай аймаг орон нутг байгаамаа. Одоо эмэгтэйчүүд бид бол одоо өөрснийхөө дуу хоолойг хөгжүүлээд хүндрэлтэй байгаа асуудал бол одоо бас байна. Тэгээд одоо хөдөлмөрийн малчтад маш хүндрэлтэй байна. Одоо энэ зүйл хэдэл наашаа цаашаа явж чадахгүй засчууд ихтэй. Тийм мэдээлэл бүрэн бүтэн авч чадахгүй тийм. За Төв аймгийн хувьд орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох тал дээр бусад аймагуудыг бодвол нэлээд дээгүрт ордог. За аймгийн хэмжээнд иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон болон шийдвэр гаргах албан тушаалд байгаа эмэгтэйчүүд 24%-ийг эзэлдэг байна. Ерөөсөө боловсролтой, мэдлэгтэй, шатахтай, идэвхтэй эмэгтэйчүүдийг олон нийтэд танилцуулах ажиллуулах чухал болоод байгаа юм л да. Мэдүүлэх юм үгэнд байдаг шүү дээ. Төрийн зүгээс хууль гаргаад квот тогтоогоод нэрийг дэвшүүлээд за тодорхой шатны байгууллагуудад эмэгтэйчүүдийг зориуд ажиллах хууль төрөм гаргаад байна. Гэхдээ сонгуул төлөөллийн байгууллагуудаар хэдийгээр нэрийг дэвшүүлсэн ч гэсэн одоо манай түүхлэс заншил уламжил элдвэн залшилтанаас болоод эмэгтэйчүүд дэвшүүлсэн эмэгтэйчүүд маань төдийлөн одоо бас төлөөллийн байгууллагууд сонгогч чаддгүй тийм зүйлүүд байна л да. За сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрх ашигыг хамгаалж ажилладаг төр олон нийтийн байгууллагууд улс төр шийдвэр гаргах бүхэн шатнд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх талаар нэлээд анхаарах болсон. За аймгийн нийгмийн ардчлалд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос нийслэл зохион байгуулсан нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо нэртэй энэ чуулганд 27 сумын 100-га төлөөлөл оролцож өөрсдийн санаа бодлыг илэрхийллээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээг хамтлаг санаачлан Монгол улсын хил хамгаалах байгууллага мэдээлэл холбооны Unitel Group-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн бид байхын учир уран бүтээлийн төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд цуврал нэвтрүүлэг тусгаар тогтнолыг сэргээн тогтоосон үндэсний хувьсгалын 100 жилийн модод зориулсан баримтат киног бүтээж дуусаад байна. Цуврал нэвтрүүлэг өнөөдрөөс эхлэн үзэгч та бүхэндээ хүрч байна. Хангаав хээр тал хянганы нуруу гэд улс Монголын мэхлийн зурсыг имжиж байдаг тусгаар тогтнолын манай жинхэнэ бэлэг тэмдэг болж байдаг сүлдэж багнууд дээр бид үзэгч та бүхэнтэй хамт очих болно. Тусгаар тогтнолын үндэс суурь бол газар нутаг, түүний бүрэн бүтэн байдал, хил хязгаарын баталгаа юм. Тийм ч учраас тууруу тусгаар Монгол улсын иргэн бүрт их орноороо бахархах асар их үн цэнээр олдсон газар нутгаар хайрлан харамлах үзлийг төлөвшүүлэх үүднээс бид байхын учир уран бүтээлийн төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд бэлтгэсэн цуврал дөрвөн нэвтрүүлгийг Монголын мэдээг хамтлагийн уран бүтээлчид өнөөдрөөс эхлэн үзэгч танд өргөн барьж байна. Нэвтрүүлгүүдээр их орны захын дөрвөн сэв болох Орвог гашууны бор толгой, Хүйтний
оргил, Монгол шарын даваа, соёл зуулын модод хамрын тухай. Энэ хил хязгаарыг хайрлан хамгаалагч мөнхийн манаа болсон хилчдийн тухай өгүүлэх болно. Мөн эх орныхон хамгийн өмнөд, баруун, хойд, зүүн хязгаарт амьдран суугаа Монгол айлуудын тухай үзүүлэх болно. 3 сарын турш нийт 14,000 км замыг туулан бэлтгэсэн 4 нэвтрүүлгийн эхнийх буюу өмнгийн хязгаар орон гашууны бор толгой нэвтрүүлгийг өнөөдөр 21 цаг 30 минутаас хүлээн авч үзээрэй. Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээг хамтлаг санаачлан Монгол улсын хил хамгаалах байгууллага мэдээлэл холбооны Unitel Group-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн бие бид байхын учир уран бүтээлийн төсөл мөн тун удахгүй тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон үндэсний хувьсгалын 100 жилийн өдөр зориулсан тусгаар тогтнол газар нутаг баримтат киногоо хүргэх болно. Цагийн үртэй хамтгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Эрдэнэ улганы бэлтгэсэн мэдээлэлээр манай хөтөлбөр хүргэж байна. Эрчим хүчний салбарыг доктортой бусад улсаас хараат бас бие даасан бодлоготой болгож үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд төөрөө хувийн хөвчлийн түншлэлийг бий болгох хэрэгтэй гэж улсын хурал өнгөрсөн онд 72 дугаар тогтоолон батлан гаргаж байсан. Энэ салбарт хувийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа хэдий ч дээрх тогтоолын төслийг өөрчлөх асуудал хөндөгдөж байна. Хувийн хөгжлийн түншлэлээс 3 дугаар цахилгаан станц, эрдэнэтийн цахилгаан станцыг концессийн гэрээгээр үйл ажиллагааг сайжруулах тухай тусгасан юм байна. Ингэснээр өнөөдөр манай улсад хамгийн өндөр өртөгтэйгээр эрчим хүч үйлдвэрлэдэг эрдэнэтийн дулааны цахилгаан станцын цахилгааны буурна гэж тооцжээ. Гэтэл тогтоолыг хүчингүй болох тухай яриа гарч эхэлсэн юм байна. Тэр тогтоолын залд хүчингүй болгоод ерөнхий харамсаж байгаа. Уул нь эрдэнэтийн цахилгаан станц өнөөдөр 1 кВт цахилгааныг 115 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа. Гэтэл 4-р цахилгаан станц 1 кВт цахилгааныг 39 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа юм. Эрдэнэтийн цахилгаан станц гарч байгаа дулаан ч гэсэн өндөр өртөгтэй гарч байгаа юм. Хэрвээ тэнд концессийн гэрээний дагуу манай үндэсний компанид хөрөнгө оруулж шинжил хийсэн бол тэр цахилгаан станцын өртөө зардал 2-аас 3 дахин буурах байсан. Сүүлийн 5 жилийн хугацаанд эрдэнэтийн дулааны станц улсын төсвөөс 16 тэрбум төгрөгийн татаас авчээ. Нэгэн төрөөс мөнгө аваад сайжрахгүй станцад хувийн хөвчлийг оруулах нь зөв гэж зарим гишүүд үзэж байгаа юм. Тэр станц ашигтай ажиллах хэрэгтэй. Тэр их өндөр өртгөр 1 кВт цахилгаан үйлдвэрлэж байгаа гэдэг бол байж болохгүй зүйл. Хамгийн одоо дампуурсан цахилгаан станц юм биш үү тэр эрдэнэт гэсэн. Тийм учраас тэрийг ашигтай болгохын тулд тэр хувийн хөвчлийн гэрээг хурдхан шиг шийдсэн дээр хаалж шүү. Станцад 20 сая долларын хөрөнгө оруулалт шинжлэх боломжтой гэсэн тооцоо байдаг. Хувийн хөвшил энд олсноос цахилгааны үнэт нөлөөлөх биш. Харин хямд технологи нэвтрүүлж зардлаа бууруулах замаар аль аль талдаа ашигтай ажиллаж болно гэсэн үг юм аа. Нэгэнт одоо хувийн хөрөнгийг оруулах нөхцөл нь одоо хаацсан юм чинь одоо төрөөс мөнгө гаргаж, төсөөс мөнгө гаргаж тэрийг зайлшгүй хийх ёстой. Ингээгүйгээр цаашдаа тэр станц гарч байгаа хөтөлбөрийн үнэ урахгүй. Тэр цахилгаан станцын технологи шинжлэхдэггүй. Хэрв тус станцын чадлыг нэмжихүүл төрийн татаас болоод иргэдийн төлөх цахилгааны төлбөр буурна. Харин тодорхой шалтгаангүйгээр асуудлыг хоош тавиад байвал эрдэнэтийн ард иргэдэл хохирно гэдгийг энэ салбарынхан сануулж байгаамаа. Газар тариалангийн үйлдвэрлэлээр улсдаа толгой зөгтөгөө Сэлэнг аймгийнхан ургацын баяраа хийлээ. Энэ жил Сэлэнгийн тариаланчид манай улсын газар тариалангийн нийт үйлдвэрлэлийн 50%-ийг дангаар хангаж чадсан байна. Монгол улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнг аймаг улсын хэрэгцээ төр тарианы 60%-ийг, хүнсний 28%, хүнсний ногооны 36%-ийг хангаж ирсэн. За төрөөс Атрын 3 дахь айныг зохион байгуулж газар тариалангийн салбарт шат хараатай арга хэмжээ авч ирсний үр дүнд ийм амжилтанд хүрсэн гэдгийг салбарын сайд онцлж байна. Ер нь цаашдаа манай газар тариалангийн салбарын үр өгөөж өшөө өвдөж болцоо би манай газар нутгийн маань хөрс шороо онгон тогшнороо байгаа энэ үр өгөөж өшөө дэвтэх боломжгүй туслахаагүй нэг гаагаас